Өнөөдрийн дугаараар бол бид тэр удаан бодож явсан бичита гэж их сэтгэлдээ дээж явсан дугаараа өнөөдөр бичгээр бэлэн болсон байна. Тэр хэрээрээ зүрхшээсэн. Тий, энэ нь ингээд маш олон хүмүүсийн бүтээл байгаа шүү дээ, тий. Тэгээд өмнө нь нөгөө Катин үзэсгэлэн болж байгаа, ном гарч байгаа гэд танилцуулж ирсэн. Тэгээд тухайн үед бид тэр номоо аваад уншаад тэгээд ер нь бол хүмүүст энийг хүн болгоны архитектор болгоны ширээний ном байгаасай, хүн болгонд байгаасай гэж маш их хүссэн. Яг уншиж явах явцдаа бол тий. Их чухал. Тэгээд бас өнөөдөр хүртэл манай архитектурын салбарт их үтэй одоо иймэрхүү намтар ном маш ховор байсан. Ер нь бол байхгүй тий. Орчин үеийн залуучуудын сонирхолд нийцүүлсэн яг номын стандартыг одоо юу гэмтэй дэвшлүүлсэн ийм ном маш ховор, бүтээл маш ховор. Тэгэхээр өнөөдөр энэ та бүхний харж байгаачлан Бандийн Дамбиниум архитекторын миний амьдралын бартаатай замнал гээд энэ хүн номыг мөхөс бит хоёр ревю хүн бит хоёр. Тэгээ энэ бол маш ийм хүндтэй дугаар болж байна. Нэг болохоор би яг ингэ номноос амар ингэ юу гэдэг вэ? Инспирэшн авдаг. Үгүй номноос амар айдаг. Ном гэж бодохоор л нэг тийм зүгээр ингээд номны талаар ярихаас зүрхшиг гэдэг гэж юу? Зүг ярих хэрэгтэй юм болов уу? Тэгтээ хаваарстай хөрөл яриа тийм. Тий, дойлож одоо энийг сайн муу гэж дүгнэхээс илүү өөрсдөд маань ямар санагдсан, өөрийнхөө одоо яг Монголд байсан, одоогийн яг амьдарч байгаа Улаанбаатарын одоо архитектур, энэ хот төлөвлөлт нь яаж нөлөөлсөн хүний талаар яг дотор нь амьдарч байгаа бидний хувьд мэдээлэл авах бол маш гоё байлаа. Тэгээ энэ ном нөгөө монгол англи хэл дээр бичигдсэн надад үнэхээр их таалагдсан. Одоо ингээд гадаад найзуудаа ч юм ингээд бэлэг болгоод өгөхөд бол бүр ингээд үнэхээр маш гоё бэлэг. Тэгээ би ингээд ажил дээр аваач тавиал хүмүүст ингээд сонирхуулсан чинь бүр үнэхээр дуртай байсан. Зөвхөн архитектур энэ салбарын биш, архитектор биш, өөр хүмүүс ч гэсэн энэ чи юм байсан юм уу гэл зураг хүргийг ингээд хараад тэргэж өөр айгүй сонирхож исэн. Тэгээд ер нь бол энэс маш хүнд хэрэгтэй ном, яг орон зай дутагдсан байсан ном байсан байна да гэж бодсон. Надад төрсэн анхны сэтгэл байсан гэж яг ном уншиж тусаад нэг тийм сонин ийм харамсах сэтгэл гэх юм уу? Яг одоо ингээд ийм гоё эхэлсэн замнал одоо яг өнөөдрийн Улаанбаатар хоттой харьцуулахад ямар хөө байгаа илээ гэдэг нэг тийм сонин эмзэглэмээр сэтгэлтэй ном хаасан. Тэгээд тэр сэтгэлээрээ бас өнөөдөр ярий мэдээж. Тэгээд өнөөдрийн дугаар одоо та бүхний харж байгаачлан Мөро студиэс хурж байна. Манай Мөрогийнхон одоо энэ мод борд интерьерийн ажлууд байгаа тийм Мөрогийнхний. Тэгээ манайхын Instagram хаягаар нь орж үзээд Мөро студи ажлуудтай танилцаараа манай хоёр ихч бүр амар мэдрэмжтэй үнхээр болсон мэдрэмжтэй. Тэгээд энэ студи маань бас амар гоё төвчсөн. Ер нь бол үнэхээр дулаахан гоё атмосфертэй. Тэр маань ингээ манай бичлэгнээс харагдж байгаа. За Мөро студиэс байгаа шүү. За тэгэхээр Бандийн Дамбиниум архитекторын тухай товчхон хэлээ ярьчих. Тий. За тий би бол баг урт цагааны зурсан зохиогч архитектор гэдгийг мэдчихсэн болохоос биш бусад бэкграундыг бол мэддгүйсэн мөлий. Тэгсэн чинь Дамбиниум архитектор маань болохоор Монгол улсын одоо хоёр дахь архитектор гэж явд юм лээ. Алтдугаар архитектор бол Чимэд архитектор гэдгийг манайхан мэдэх баг. Тэгээд энэ хүн маань Монгол улсын гавьяат барилгачин ууган архитектор гэдэг одоо нэр цолтой. Тэгээд шүтээсийн бас хүндэт профессор. Үнэхээр одоо ингээд бидний одоо манай салбарынхны хот төлөвлөлтийнхний ч барилга архитектурынхны ч гэсэн ингээд одоо энэ хүнтэй танилцахгүй байж болохгүй тийм одоо чухал хүн гэж бол би ойлгосон. Тэгээд Дамбиниум архитекторын барилгууд одоо яг Улаанбаатарын барилга архитектур үүсэж хөгжих тэр томоохон үйл явдалд оруулсан хувь нэмэр нь маш үнэлэшгүй тийм хувь нэмэртэй тийм чадварлаг архитектор, яг л юм төрсөн архитектор тийм санагдсан. Тэдэс их тэгсэн. Тэгээд тэрийг бол энэ ном дээр маш үнэхээр яруудад харуулсан байсан. Тэгээд архитектор маань 1923 онд төрсэн мөлий.
Тэгээд 1950-аас 56 онд Москвагийн архитектурын дээд сургуульд суралцж төгсөөд Монгол улстай шууд ирээд архитектороор ажилласан. Тэгээ угаасаа тухайн үед чинь архитекторууд маш хомс 2 дахь гэж байгаа шүү дээ. Тэгээд шууд ирээл ажиллаад байхаас өөр ямар ч аргагүй тийм ингээд цаг үед амьдарчсэн хүн байгаа байхгүй. Тэр хэрээрээ маш хариуцлагатай одоо алсыг харсан тий. Тэгээд өөрийгөө бүрэн дайчилсан. Тэгээд ингээ хувь хүн ч гэсэн яг архитектор хүн ямар байх ёстой гэдгийг бүр ингээ эргэн тойрондоо гэр бүлдээ өөртөө хүртэл ингээ үлгэрж үзүүлж чадсан тийм айгуу тийм яг л архитектор хүн байгаад байгаа байхгүй. Тэгээд Дамбины маань болохоор товч танилцуулалт тиймэрхүү дүүтэй. Тэгээд бид нар тэрнээс гадна төслүүдийнх нь ажлууд гэх мэт ингээд номууд байдаг. Тэрийг уншиж байхад болохоор би яг архитектурын тухай л ингээд мэдээлэл авдаг байсан бол энэ одоо номноос хувь хүний одоо гэр бүлийн тухай тий гэр бүлийн харилцаа ямар эрхэм нандин байдаг тухай хүн ер нь яг хорвоо дээр яг ингээд юу хийх гэж ирснээ ухамсарлах нь ямар их одоо цаашид тий одоо үлдчихэж байгаа хүмүүстэй хэрэгтэй байдаг тухай ч юм уу тий нэг тийм сонио аюу их юм амар их мессеж авсан тийм юмс. Утга агуулгын хувьд бол нэг биэцсад гэрээсээ төрөө зас гэдэг үйл аяг орж ирээдсэн. Яг сайн мэрэгжилтэн байхаас гадна сайн хүм одоо яг сайн эцэг байх, сайн аав юу хүн байх, сайн найз байх гэд тэр бүх зүйл ингээд эргэн тойрныхон хүмүүст хэрхэн нөлөөлдөг тий. Тэр талаас нь одоо архитектурын мэрэгжлээс архитектороосоо гадна хүн талаасаа бичигдсэн бас өөрийгөө хөгжүүлж өөрийгөө ингэж эргэн тойрныхоо хүмүүст цайнаар нөлөөлөхтэй тэр бүх зүйлнээс ингэж маш гоё хөгжил бас авчирдаг. Одоо үгээр ингэж тайлбарлах ярахгүй. Та нар уншаад харин үнэхээр унших хэрэгтэй байсан. Тэгээд нараад дээр яриад байгаа юм дээр болохоор бас нэг асуулт ээж магадгүй тий хэн бичсэн болоод ингэж уянгалаад байгаа юм гэж магадгүй. Тэгээ яг номны маань ард ажилласан хүмүүс бол мэдээж контемпорари архитектурын төв байгаа. Тэгээ тэрнээс гадна Дамбины архитектурын маань охин нь инрэл гэдэг чижсэн тий. Тэр их ч өөрөө энэ аавынхаа тухай дуртгалыг бичиж оруулаад тэгээ цуглуулсан аавынхаа ажлууд, баримтуудыг бас нэмээд ингээд бичсэн ном учраас одоо нэг хүнийг маш олон өнцгөөс нь харж байгаа ном гэх юм уу? Тийм ном байсан. Тэгээд охиных нь бичвэрүүд бас их аягүй сэтгэл туссан. Тэрнээс гадна архитектор маань өөрийнхөө намтрыг ингэж бичиж хадгалж исэн байгаад байгаа. Цаг үетэй бүр яг он сартай тэгээд тухайн газартай тэнцээ оролцож исэн хүмүүсийн бүр овог нэр устай ингээ бүгдийг бичиж тэмдэглэсэн. Тэгээд та хэд ингэж харах юм бол энэ дээр ингээ гар бичвэрийн хүртэл ингээ скандад оролцсон байгаа байхгүй юу? Харин тийм олон талаас нь ингээ харсан байгаа юм. Мэдгийг харуулж бай. Өөрөө зурх туртай зурдаг хошин мэдрэмжтэй байсан. Тэгээ би энэс бас нэг юм анзаарсан нь одоо ингээд зурах тиймэрхүү урлагийн мэдрэмж үзүүлэлтийн зүй тогтол энэ деталуудыг харах нь бид нэр эргээд ингээд барилга бүтээх эргэн тойрныхоо архитектурын ажилд хэрхэн гэж нөлөөлдөг гэдгийг амар ойлгож байгаа байхгүй юу? Зураг зурхны зөвхөнгүй уран зураг гэхээсээ илүү юм болгоны деталийг харах. Тэгээд тэр болгоны деталь хүний амьдралд яаж нөлөөлж байгаа вэ гэдэг зүй тогтлыг нь ойлгох нь бүр үнэхээр чухал юм байна. Ажигч хүн байсан юм шиг. Тийм үнэхээр ажигч хүн байсан. Ингээд хурал зөвлөгөө мөглөөнд явж байхдаа хүмүүсийг хөшгөнөөд скетч хийж мэдсэн тий. Тэгээд тэр өөрийнх нь скетчүүдээс шүү дээ. Тэрэн дээр ингээл тэгээд тухайн юм архитектурд ямар мундаг байсан бэ? Тийм чанартай мундаг юм бэ? Бүх ажлуудаа ингээд гар эскиз, тийм гар эскизэн дээр ингээд машина хүртэл ингээд угаасаа тэр уулаа хүртэл яасан ингээ аягүй сайн ажигладаг байсан байгаа байхгүй тийм. Ялтчгүй нөгөө эргэн тойрных нь юмнууд нь тэр барилгыг нөгөө нэг одоо чиний хажуудлын барилга дээр ямар зүйл байгаа эргэн тойронд юу байгаа гэж бид нөө сайт анализ хийдэж штэ тэрийг чинь юм бод төр хийсэн байдаг. Тэгээ бүгдийг өөрөө гараад дүрслэхээс өөр аргагүй тийм. За тэгээд номны хувьд бол бас айгүй гоё шин сатан байсан надад. Яг монгол хэл дээрх номнууд бол байхын хувьд байдаг архитектур хот төлөвлөлтийн номнууд байдаг. Тэгтээ хөвчлэн нөгөө онлуудтай. Тэгээд нэг юм их сурвалж нь яг өөртөө цуглуулсан баримт гэхээс илүү одоо дэлхийн нийтэд ингээд нөгөө нэг
сул чөлөөтэй байдаг юм баримтуудыг цуглуулдаг ч юм уу те. Энэ номны хувьд болохоор яг тухайн хүн маань өөрөө цуглуул архивлсан тэр баримт бичгүүд тэгээд дээрэс нь гар эскизүүд тэгээд фото зурагнууд нь хүртэл яг тийм үнэхээр л яг номонд байх хэвээр тийм юу байгаа нь бас номны чанарт нөлөөлсөн байсан. Тэгээд их тийм ширээний номч болгож болохоор ном шиг надад санагдсан. Тэг яг хөө битэр номны бүтцийг нь хальт дурдна. Гэхдээ ерөнхийдөө баг өөртөө аваад уншсан зүгээр ах гэж бодож байна. Тийм, ер нь заавал байх хэрэгтэй. Тавч танилцуулбал тийм. Одоо энэ болгоныг нь одоо ярихаар цаг маань хүрхгүй. Дээрэс нь эн чинь ингээд яг хараад ингээд ажиглаад тухайн үеийн эскиз бүх ажлуудыг ингэж яг өөрөө харах юмнууд байгаа байхгүй юу? Бас нөгөө үзэсгэлэн үзсэн хүмүүс маань байгаа. Тэгээ үзэсгэлэн дээр тавигдсан зургууд нь скетчүүд нь ингээд номон дээр байсан. Надад бүр үнэхээр гоё. Ингээд нэг хаяа нэг ингээд зогссон үе дээ шүү дээ тий. Ингээд ямар ч тийм сэтэлгүй гэтэл энэ бүхнийг ингээд ажиглаад ингээд сэтэлжүүлэх гоё юм инспирэшн авах надад гоё ном шиг санагдсан. Тэгээ номны ихэнх хэсэгт бол яг охиныхон дурдтгал орно. Өөр их нь одоо бичижсэн намтрууд орно. Тэгээд намтраа тэр бичижсэн арга барил нь их тийм аавштайсан. Одоо ингээд орчин үеийн хүмүүс тэр алган тэмдэглэл хөтэлдэг үү? Яг өөртөө тохиолдсон зүйл явдлыг тэг өөрийнхөө энэ туулж байгаа зам мөрийг ингээд тэмдэглэл хөтөлж баримтжуулж үлдээдгүү гэвэл бас эргэлзээтэй штэ. Тэгээ тухайн цаг үед ингээд энэ хүн өөртөө зориулж одоо өөрийнхөө намтрыг баримтжуулж үлдээсэн аюу тийм гоё үйл явдал болж таарж байгаа хгүй юу. Тэгээд яг номны дунд хэсэг хүртэл яг ингээд баагнаас залуунаас тий өөрийнх нь архитектурын одоо мэрэгжилт сэтэл болсон зүйлсийг ингээд дурдаад тэгээд яг дунд хэсэгт нь бүр яг ажлынхаа бүр ингээд он сар өдөртэй би одоо тэр хүнтэй тэдэн сар тэгж болсон гэдээ бүр ингээд аюу нарийн битсэн. Тэгээ тэр голын хэсэг нь бол бүр яг жишээ нь дараа нь хин нэгэн одоо энэ хот төлөвлөлтийн тухай Монголын яг архитектурын хөгжлийн тухай судлаад анализ хийгээд тэгээ хэдэн он ямар үйл явдал болсон юу болоод ямар зангилаагаар бид нэр одоо ингэсэн ингээд тиймэрхүү судалгаа хийхэд бол голын хэсэг нь яг тохиромжтой санагдсан. Тэгээ би яг бол голын хэсгийг наривчилж уншаагүй ихэнх хэсгийг уншаад арын хэсэг рүү ингээ гүйлгээ арын хэсэг рүү орсон. Тэгэхээр яг голын хэсэг нь магадгүй ширээний ном болоод хин нэг одоо жишээл Улаанбаатарын төв хөгжилтэй яг энэ одоо жишээ нь Багтайрууг ялангуяа Багтайрууг ингээ тойроод энэ барилгаж явах процесст юу болсон хинүүс ямар оролцоотой оролцсон гэдгийг мэдмээр байвал ялч үе ном дээр байлаа. Тэгээд Дамбины архитектор маань өөрийнх нь одоо бичсэн тэр намтар юмд баг Улаанбаатарын барилгын хөгжлийн төв тэр чигээр явж байгаа байхгүй. За ерөнхийдөө юм бай заяа. Тэгээд сэтгэл хөдлөсөн хэсгүүд байгаа гэд яриад байгаа. Тэрийг бас гоё ярил л та тий. Чамд болохоор яг тэр аав гэдэг юм амар үлдсэн гэдэг. Харин тий надад яг нэг аав гэсэн хэсгүүд нь амар хөдлөөсөн шүү дээ. Сэтгэл ингээд одоо надад одоо ингээд эргээ бодоход яг тэр хэсгүүд байгаа байхгүй юу? Одоо маш тийм хөдөлмөрч заа. Хүүхдтэйгээ цуг мөөг түгээд мөөгөө ингээд дарчлагыг заагаад яг ийм ажил амьдрал хоёроо тэнцүүлж исэн юм шиг тий. Яг гэнэ. Тэгээд байгаа штэ зөвхөн ажлыг бодоод тах юм бол ингээд амьдрал хоцрогдсон байдаг тий. Гэтэл тэр бүгдийг ингээд гоё enjoy доод гэр бүлтэй цаг гаргах цагаа гоё үр дүнтэй ингээд гоё юм хийгээд тэгээ би ингэж бодсон. Хүний одоо ингээд хийж явахдаа гараараас юм хийх нь хүүхдүүдийн сэтгэл ой санамжинд айгүй их ингэж үлддэм байна да гэж охиных нь иргэн дурсаж байгаа зүйлүүдийг харахаар тэгж байгаа байхгүй юу? Автагаа зүг ингээд тавилга хийсэн, автагаа зүг тим юм хийсэн гэдэг юм activity юмнууд нь хүүхдийн хүмүүжил одоо ингээд хүүхдийн хүмүүжлийг ингээд бас бодож байгаа байхгүй юу? Тэгсэн би нөлөөлөхөд үнэхээр их хэрэгтэй байд юм байна. Одоо бид нар зөвхөн ингээд ирээл компьютер дээр юм хийгээд явж байгаа болвол бид нар оюутан байхдаа гараар аягүй юм хийдэг байсан шүү дээ тий. Тэрэн шиг бас юм гараар юм activity зүйлүүдийг амьдралдаа их нэмэх хэрэгтэй юм байна. Тэр бас ингээд гоё амьдралд өнгө нэмдэг турсамж үлдээдэг зүйл юм байна. Одоо намайг иргэн дурсаж байгаа хүн ч гэсэн тий. Тэрийг аягүй бодсон. Надаа аав хэсэг нь ингээд сэтгэл бүр тий гүмэлцэн. Надад ч гэсэн амар тод үлдсэн. Тэгээд чиний хэлдгээр одоо зөвхөн ажил гээгүй
ажил амьдралыг маш сайн хослуулж чадсан гэдэг жишээ айгүй их дурддагтай шүү дээ тий. Төрсөн өдрөө жишээлбэл 60 насныхаа ой дээр бүр өөрийнхөө төрсөн өдөрт зориулаад пари одоогор бол пари хийсэн байгаа байхгүй тий. Тэгээд мэрэгжлийнхаа тэр өөрийнхөө амьдрал ингээд юмтай холбоотой бүх хүмүүсээ ингээд өөрөө тойрцууж инээлдээд гэлтэй. Тэгэл яг тийм баланс, амьдралын балансыг сайн барьдаг байсан. Тэрнээс нь харуул үнэхээр амжилттай явж чадсан хүн байна гэж. Одоо ингээ эргээд дурсъя л та тий. Одоо за Дамбиным архитектор биш. Жишээлбэл одоо орчин үед ямар нэгэн альтернатив архитектор байлаа гэж бодсон тий. Тэгэл ингээл амар их ажилтдаг, ажил гэл хэрвээ магадгүй одоо захаа адид хэлсэн мэдэн штэ. Хүүхдээ захаа адид чинь гэр бүлгүй тэгээд өөрөө өвчний улмаас ерөөхдөө нас эцэлсэн хүн байдаг. Тэгээд тэр хүний одоо хэлж үлдээсэн зүйлсээс гэвэл яг ажилтаа бол мэдээ сэтгэл хангалуун байдаг. Энэ замналтаа бол харамсдаггүй. Гэхдээ амжилтыг бас арай өөрөөр тодорхойлох байжээ гэдгийг захаа адид хэлээд үлдээсэн байдаг. Тэгэхээр яг ингээд хити одоо цаг үе тийм их сурамж авахар үйл явдлууд тохиогоогүй тэр одоо бид нар шиг юм мэдээлэлтэй бас биш байсан байж таарна шүү дээ. Тийм байсан хэрнээ яг үнэхээр амьдралын тэр гоё амт тий амжилт гэдгийг харж чадсан хүн байсан юм байна. Тэгээ одоо Дамбиным архитекторын хүн инрэл гэдэг чинь бас намтраас нь гэх юм уу? Байдлаас нь үзэх юм бол бас эмч хүн байд юм лээ. Тэгээд одоо аавынхаа тэр хамтдаа автаа туулсан бүхнээсээ сурсан зүйлс эдэр нь ч гэсэн одоо их тэр хүнийг тодорхойлоод байгаа байхгүй тий. Охин нь бас амжилттай явж байгаа. Аргагүй тэр аавын одоо хүмүүжлэр хүмүүжсэн тийм охин гэд ингээд харахад тийм бахархмаар санагдсан. Авах юм үнэхээр ихтэй. Тэгээд би бас яг ингээл архитектурын ном, архитектор хүний намтар ном гэл анх авцын нэгтэй бол яг нөгөө нэг хүлээж байгаа юм л хүлээжсэн. Тэгсэн чинь хайр дурлалын тухай хүртэл гардаг тий. Тэрийг та нараа өрснө. Уншаад үзээрэй. Үнэхээр сэтгэл тоногсон. Тэгээд надаа нэг тавилга будаад гэдэг хэсэг нь бас амар үлдсэн. Тухайн үед чинь тавилгуудаа өөрөө хийчихдэгсэн байна. Тэгээд улаан өнгөөр бодсон энтергээд тий. Тавилганыхаа хүрээ моднуудыг улаан өнгөөр бодож шинжилээд тэр чинь бол тухайн үед тэр innovation гэдэг зүйлийг мэдэрсэн тий. Тэгээл охинтойгоо нийлээл ингээл юм хийгээл явдаг гэсэн гэдэг хэсгүүд яалч сэтгэлдүүлсэн. Тэгээ өөр бас ажил мэргэжлийн хувьд одоо яг нөгөө яг юм асаж явсан үеийн залуу нас нь гэх юм тэр хэсгээ бас их гоё тэмдэглэж үлдээсэн тий. Яг ингээд анхны ажил дээр гараад төрсөн одоо тэр сургамж сэтгэгдэл тэр хүнээс би юу сурсан гэл тэр би зүгээр яг өөрийнхөө намтрыг хөтлж үзмээр санагдсан. Ер нь тэмдэглээд явж хахт гимгүүл ах. Гэтэ яг ингэж үлдээж бас чадахгүй л хаал та. Би бол ямар нэгэн байдлаар одоо бид нарт ингэ сэтэл өгч байгаа байхгүй юу? Тий. Орчин хүмүүс яг влог энэ төр хөтэлдэг болсон тий. Магадгүй Дамбиным архитектор маань 21-р зуунд амьдарч ирсэн бол аглаг влог хөтлөж явж гэсэн хүнийг тиймэрхүү. Тэгээ тэр нөгөө түүхэн нөгөө конференцуудад оролцсон явж исэн нь бас айгүй тийм юу байгаа. Түүхэн он сарыг холбох энд юу болж исэн, Монголын яг энэ үед аль хэсгийг хөгжиж исэн. Одоо энэ салбар бол ингээл тухайн үнийг хөгжөөл явж байгаа шүү дээ. Өөрөө хөгжүүлээ явж байгаа. Тэгээ тэр болгоныхаа тэмдэглэж үлдээснээс айгүй тийм талархуу штэ санагцсан. Би зүгээр одоо асуулт асуумаар байхгүй Дамбиным архитектороос. Та яг юм чухал хүн гэдгээ мэдчихсэн үү? Мэдчихсэн байна. Чухал болохоо мэдчихсэн үү гэж. Тэгээ тэмдэглүүлдээсэн байр байдлаас нь харуул аргагүй манад ерөөс архитектур хөгжөөгүүлсэн л та тий. Тэгээд Дамбиным архитектор төгсөж ирээд шууд одоо 56 онд төгсөж ирээд 57 онд уртцааны зураг төслийг гаргасан байна. Тэгээд ингэ бодохоор маш их үүрэг хариуцлага өөр дээр нэрээд магадгүй улсаас даалгавар хүссэн ч гэж болох юм тий одоо юу гэдэг Бахтариугийн зураг төсөлийг Оросууд ингээд туслаад ингээд оролцож эхлэх үед Чимэд архитекторыг архитектороор ахлуулсан. Тэгээд ингээд үүрэг хариуцлага бүр ясан татвалт ухамсарсан байж болох юм дээ. Их дэлгүүрийн фасадны зургийг бас зурсан. Их дэлгүүрийн фасадны зургийг зурсан. Та нар одоо нөгөө нэг энэ дээр нь харах юм бол бас бидний Улаанбаатар хотын ландмарк барилгуудыг бол зурсан байдаг. Гал командын байр гэж миний санаж байгаа зөвөр тэнгисийн хажууд эд штэ. Ногоон одоо цэнхэр өмтөж саарлж.
галкамын маш хажууд нь зогсож байгаа. Тэр барилгыг бас зурсан. Тэгээд 64 айлын суудсны зургийг бас гаргасан байна. Беням архитектор маань 2001 он нас эцэлсэн мөлий. Тэгээд тэгэхэд чинь 70 настай байсан гэсэн үг. Тэгээд тэр хүртэл монголчууд бол Беням архитекторыг хүндэлж хайрладаг. Угаасаа маш их өөрөөр оролцоотой хийсэн бүтээсэн зүйлтэй хүн байсан. Тэгээд бас нэг харамсалтай санагдсан зүйл нь тэр үйл явдлаас хойш яг өнөөдрийн Улаанбаатарт ингээ харьцуулахаар энэ хүний алдар нэрийг үнэхээр олон та гიშгсэн байхгүй. Тэгээд яг энэ номыг эрхэлж гаргаж байхдаа ч гэсэн манай Катийн ч гэсэн зорьсон л байх те. Мартагдах гээд байгаа. Ингээд хамгийн анхны гих барилгуудын нэгийг хүртэл ингээ нураагаад яг энэ цаг мөчид ялтчгүй гарах ёстой ном, гарах ёстой үзэглэх ёстой үзэсгэлэн байсан гэдгийг Катих маань ч зорьсон байх. Тэгээд миний бодлоор ч гэсэн энэ ч одоо яг 2024 онд 100 жил мэндэлсний 100 жилийн ан тохиосон. Тэгээд би өмнөх нөгөө Катихэнтэй орсон дугаар дээр хэлжсэн шүү дээ. Охин нь ингээд аавтайгаа холбоотой ингээд ямар зүйлийг хүсэж байна, юу үлдээмээр байна вэ гэтгсэн чи одоо 100 жилийн ан болгож чинь. Тэгээд яг тэр үед урт цагааныг ядаж нураагүй басаа гэдгсэн чинь бид нураацсан байсан шүү дээ тий. Тэгээд амьдах хугацаанд нь ингээд хөндлөж хайрладаг байсан хэрнээ тэрнээс хойш ингээд цаг хугацаа ингээд яваад тэг зүгээр л мартагдсан. Зүгээр л шараатай ингээд болцсон юм шиг надад санагдсан байхгүй. Тэгээд нэг тийм харамсал төрсөн гээд эхлэхэд хэлсэн шиг энэ хүнийг зүгээр л арчицсан. Тийм болохоор бидэнд ингээд хуучинд энэ бүх зүйл яаж үүссэн, ямар оролцоотой зүйлээс энэ бүхэн зүйлсэн тэр нөгөө нэг өвөг хамгаалах юм хайрлах юм хэрэгтэй байгаа байхгүй юу? Тийм болохоор надад ийм хуучны барилгууд, архитекторуудын намтрыг гаргах нь ингээд маш зөв юм шиг санагдаж байгаа. Тийм тэгээ бас яг Беням архитектор шиг одоо баримтуудаа цуглуулсан тиймэрхүү бас манай Монголд бас ховор ахтал гэж би бодоо тийм. Энэ зүйл хийсэнд нь баярлалаа. Гэхдээ бас танилцлаа шүү дээ. Тэгэхээр зөвхөн ингээд ийм хүн юм байна гэхгүй бүх талаас нь харуулаад танилцж байгаа нь хувьд бол нэхэр одоо ингээд цаашлаад бид нэр бас ингээд одоо архитекторууд одоо байгаа барилгуудыг нураахад үнэхээр харамсдаг шүү дээ. Яагаад энэ ингээд үеийг нь тэрний төлөө тэмцэх тэтлийг ингээд өгч байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Бид нэр яагаад энийг ингэж үлдээх ёстой юм? Яагаад хамгаалаа байж болохгүй юм? Энэ бүхэн биднэрт ямар үн цэнтэй одоо хуучнаа үүсэхгүйгээр яаж бид нар орчин үеийн угаасаа юм болгон хөгжин тэлэн хуучирсан болгоныг устгаад байх юм бол бид нар магадгүй энэ түүхээ үүсгэж байгаатай адилхан юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Яг үнэ. Одоо нөгөө нэг түүхийн Монголын түүх гэвэл маш олон баримт бичиг ном тохиомлууд байдаг шүү дээ. Тэгээ бид нар одоо Хизээ Чингис хаана үүсэхгүй хэмжээнд ирсэн шүү дээ. Ер нь бол тий. Тэр хэмжээний их хүнд сонсогдсон байгаа тий. Тэр хэмжээний хүмүүс нь салбарынх нь тэр хүнийг магтан дуулсан байна. За бурууг нь бол буруутай, зөвийн зөвтэй нь ингээд баримтжуулаад үлдээсэн гэдэг нь өөрөө том ажил юм байна л та. Тэгээ яг манай салбарын хувьд бол энэ хүнийг одоо ингээд яг л гаргаад ирлээ шүү дээ. Тий. Ийм хүн байсан юм аа. Бид нар энэ хүнийг ингээд үүсгэсэн байна ч гэдэг юм ингээд гаргаад ирж байна гэдэг чинь одоо зөв бурууг нь шүүх гэж биш те. Зөв сайн их юм хийсэн үү одоо хийгээгүй юу гэдгийг шүүх гэж биш. Зүгээр л энэ хүнийг гаргаж ирж ин гэдэг нь одоо бид нарт дараа ялах болоо явчих байхгүй те. Тэр тал дээр бол үнэхээр авчтай байсан. Номны хувьд тийм байсан. Тэгээ хатын үйл ажиллагааг бол манай өртөө подкастын ч гэсэн ер нь хамтраад ингээд дэмжиж ажиллая гэдэг саналтай байгаа. Дахиад цаашдаа үзэсгэлэн ном гаргуул чадхаараа ингээд туслаад оролцоод явжий гэд зорьсон. Яг тэгэхээр цаад бидний нэг үзэл санаа нэг зэг тогтолцож байгаа шүү дээ. Яг Монгол архитектур, хот төлөвлөлтийн одоо мэдээллийг цааш нь дамжуулж үлдээх, баримтжуулах ингээд энэ үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж байгаа учраас бид хэд бас хамтрах тохиолдлууд гарах байх. Тэгээд зургийн компаниуд тавьж тавиарай. Тэгээд хамтрах байх. Тэгээд бас энэ номод подкаст нэр тийм. Зан базар гэд ном зардаг. Тийм. Хаяг байгаа шүү дээ. Тэн дээр зарагдаж байгаа. Одоо байгаа гэсэн үлдэгдэл байгаа. Амжаад аваарэ.
үзэсгэлэн дээр ихэнх зарагдсан байх. Тэгээд цөөхөн хувь хөвлөгцөн. Дахиад хөвлөл гарах болов. Гэтэ надад нэр энэ номны заяа. Бас нэг хэсгийг орхидуулчихгүй. Одоо ингээд хүнд ном ялангуяа юм текст мэдээллийг дамжуулна гэдэг бол аюу тийм visual design-ы ур чадвар олж тарж байгаа хгүй тийм хүний анхаарлыг яаж татах уу, яаж мэдээллийг хүртээмжтэйгээр энгийнээр одоо дамжуулах уу гэдэг тал дээр энэ айгүйх амжилт олсон юм шиг санагдаад байгаа хгүй. Тэгээ дизайн дээр нь болохоор манай архитектурын багш нар маань ажилласан юм билээ. Харин жаргалан багш тэгээд мөнх эрдэнэ багш хоёр багш маань дизайн дээр нь ажилласан юм билээ. Тэгээд дизайны хувьд бол угаасаа хавцнаасаа эхлээд номыг хавцаар дүгндэг би бол шууд хавцаар дүгнсэн. Тэгээ амар тийм архитектурлаг гол үзэл санаа угаасаа ойлгомжтой байж чадсан. Тэгээд тэр нөгөө зураг текстний харьцаа гэдэг юм уу те. Тэгээ график бас байгаа штэ нөгөө он цагийн эхлэгээ гээд график байгаа. Тэр хэсэг бол бид нар ингээд амар зовдсон штэ ном уншихаараа ингээд хэдэн онд нь юу боллоо яалаа илээ эрүүлж унших гэхээр ингээд амар зовоод идэв штэ. Тэсэн чи яг тийм он цагийн эхлэхтэй болохоор айгүй амар юм бэл ингээд тухайн үед юм болоод ингээд тэгээд дизайны хувьд бол бас амар магтаа штэ санагдсан. Тийм ээ энэ бол үнэхээр урсан байсан. Яг ингээд явж байгаа л харуулаад уншуулж байгаа л харуулаад ингээл баг намайг уншаад байгаа юм шүү. Энэ одоо айл хүртэл уншичаа зураг хармаар байгаа юм. Яг үнэ. Номыг бол яг бүр яг эхнээс нь дуустал унших албагүй гэж би боддог байхгүй юу? Яг хэрэгтэй хэсгийг аваад тийм хэрэгтэй үедээ хэрэгтэй хэсгийг аваад дараа нь дахиад хэрэгтэй үедээ хэрэгтэй хэсгийг авах зарчмаар номыг ашиглах нь би зөв гэж боддtiin. Тэгэхээр яг нэг нөгөө хэлэхэд яг одоо яг ажлынхаа тэр процесс он сар өдрүүд тэд оролцсон хүмүүс ч юм уу тэр тухай надад нэг өмнө нь ямар нэг мэдээлэл байгаа учраас тэр хэсгийг нь бас алгасан. Тэгээд юм сэтгэл татам хэсгүүд бол бас зөндөө байгаа. Хараа сууж юм. Би тэгэл хаяа ажил дээр ингээл нэгээ суучдээ шүү. Ажлынхаа ширээний ном болгосон. Энэ хэсгийг харуулахгүй доторхын юусэн харуулсан. Харин гадна талаас нь гар эскизийн бас аягүй гоё. Амар гоё санагдсан. Бараг би нөгөө оюутан багтаа номын санд суугаад архитектурын номыг дэлгэж байгаа калк тавьж байгаа. Тэгээд ингээд тасгал хийдгээс ахгүй ингээд зургийн дагаж зурж мараад. Тэгээд тэрнийгээ дараа нь ингээд хичээл дээр ашиглаа ингээд зураад ч юм багш нар нь ч танихгүй оюутнууд нь ч таньдгүй заа яг тийм тэрний тим график байна гэж таньдгүй. Тэгээд би номыг аягүй тэгж ашигладагс ахгүй. Барилга одоо энэ дээр ингээд байгаа мод зод ус хүмүүний график амар гоё хаадаг. Тэгээд бас ингээд калк тавиад ингээд ашиглахаар зөвхөн одоо текст мэдээлэл гэхээс илүү тийм зүйлд бас ашиглаж номыг бас болдог шүү. Шипи өгөхөд. График бол үнэхээр гайхалтайсэн билээ. Тэгэд архитектор хүн чи яалтчгүй гар зураг гараас гарч байгаа тэр элемент энэ төрний ялч өөрийг илэрхийлдэг гэж байна. Тийм. Тэгээд тэрийг би ингээд амар инээт тэмлэхгүй ингээд орчин үед ингээд график дизайн хөгжөөд ингээд зураг хөгжиж байгаа шүү дээ. Яг хуу энэ ч бас тиймч дээр үеих биш л дээ. Гэтэ би энэ цаг мөчид ийм сайн графиктай байна гэж яг ч бодоагүй заяа. Тэгээд намайг дэлгээд үзэсгэлэн үзээд ингэсэн чинь тэр модны график хүмүүс машин цашин бол үнэхээр вау. Орчин үед баг хүмүүс ийм юм хийж байгаа юм зү. Бүр баг тэр барилга тэг яг тэр 8 сарын 24-нд ямар байдалтай байх вэ гэдэг. Яг үнэ намрын нөө. Харин гоё. Тэгээд ер нь ингээд битээр баг хэдэн сар бэ? Айгүй олон сарын дараа ер нь энийг ярьж байгаа шүү дээ, тийм. Яри даа гэж бодсоор байгаа. Тэгсэн ч гэсэн сэтгэл үнээр ярих юм байсан. Харин тийм. Юу илээ гэл ингээ баг мартагддаг төрлийн ном байхад нэр үнээр мэрэгжлийн холбогдолтой юм ном бод тадрахж байна. Би тэгээ намтар номнуудад аягүй дуртай байхгүй юу? Яг хоо зөв намтар биш ингээд ажлуудын төвөр ч юм уу жишээл тадаандогийн details гэл байдаг шүү дээ. Төслүүдийн номнууд байдаг. Гэхдээ яг намтар номын уншаар юунаас энэ хүний амжилт үүдсэн гэдэг нь аягүй тод харагддаг. Харин тийм яг нэг төсөл рүү ороод амьрлаг болол байдаггүй байхгүй тий. Уналт байсан байна тий. Тэг баг насных нь юу нөлөөсөн байна? Энэ хүн яаж өсч хүмүүжээд
энэ өндөрлөх төрсөн байна гэдэг намтар номноос харах дуртай. Ариун жаргалан мөгч гэсэн шүү дээ. Нөгөө энэ хүн ч гэсэн залуу байсан байна. Тий залуу байсан байна. Өвөл байсан бах гэж бодсон ч ингээд харин тий. Залуу насных нь хэсгүүд бас гоё тий. Тэгэд ингээд өөрийнх нь байгаа байдал тэр нэг зөвхөн зурган дээр инээж байгаа нүртэл амар сэтгэл татна. Амар сайн ингээд бид нар чинь одоо ч баг зураг хийж авах болохгүй шүү дээ. Одоо ингээд бүр үнэхээр ингээд нэг тийм харизмтай тэр нэг юм. Энэ номыг ингээд хүмүүс маань уншаад бас шүүмжлэл алдаа оноо юу байсан тэр бүхнээ ингээд бид нар хуваалцах тусам л дараагийн номнууд нь юуныгаа тусгана, сайжрна. Тэгээ манай ингээд архитектурын номын сан ингээд сайжраа явах нь байна шүү дээ. Өргөж гэнэ юу. Би тэгтээ энэ номыг шүүмжлэх хэмжээний биш болоогүй мөлий бас. Ер нь бол шүүмж хичээлэхэд тийм хүн болгоны нөгөө номноос хүлээлт нь өөр өдөө шүү дээ. Энэ хэсэг нь ингээ орсон байсан бол гэд бас бидний хараагүй хүн зүгэж ч магадгүй. Тийм болохоор бүгдээрээ авч унших хэрэгтэй байх нэ. Авч уншихаас гадна дараагийн номын ажлуудад нь бас хувь нэмэр оруулж болох юм шүү дээ. Энийг худалдан авж байгаа гэдэг чинь айгүй тийм хувь нэмэр шүү дээ. Дараагийн ажил. Айгүйх ажил орж авах жишээл англи хэл, монгол англи хэл дээр ингээд бичигдсэн. Тэр болгонд бас өөрийнхөө нөгөө чадах юмараа хувь нэмрээ оруулах гад бас холбогдож болох гэж би бодоод тийм. Номоо байн барьж бодох. Тийм. Үзээгүй бүр амар одхон урж байна. Нээгээд үдчихсэн. Тэ гоё. Тэгээд номын дугаарууд юу хийж бодоод байгаа шүү дээ. Би тэр pattern language-ийг ярмаар байна та. Тэгээд маа Закас зөөлөн хот тэгээд дахиад ариун жаргалан багш сая ном орчуулсан шүү дээ тийм. Хөтөлөлтийн ухаан ингээд номнууд ингэж их зүтгэлгээд байгаа. Харин тийм ээ. Уртаа подкастаар яриад байгаа. Подкаст нь ингээд ном орж ирсэн даа хэр баярлж байна. Бүр амар тэтгэнээр тийм. Бүр ингээд уншаад ингээд ревю хийгээд ингээд бариад ингээд яах чинь бүр өстой гоё юм шүү дээ. Би тэсэл ингээд хэвчэлсэн аахгүй. Ревю хий гэсэн би айгаад тийм. Би яг энэ номыг ревю хийх юм уу гэсэн чинь амар гоё урам өгсөн. Зүгээр л ч өөрийнхөө байгаагаар л ярина. Чи яаж хүлээж авч ийн тэр чинь л сонсож байгаа болохоос заавал бичсэн ном бичсэн хүмүүс биш те ном редактлсан шиг ярих албагүй зүгээр л өөрөөр хүлээж авсан л гэсэн. Бүшүүр ном юм ташвартай юм аа. Тэгээ дараагийн номнууд дээр ч гэсэн улам одоо ревю хийхдээ бас туршлагажаад илүү сайн чанартай мэдээлэл хүргээд явдаг болно. Тэгээ манай сонсогчд маань ч гэсэн энэ ном гоё шүү те. Энийг нэг уншсан байгаарэ гэсэн номнуудыг бол комент хэсэгт бичиж болно шүү дээ. Чөлөөтэй гол нь бид нар чинь биенийгээ хөгжүүлэх гэдэг байгаа шүү дээ. Тий, тэгээ зөвхөн монгол хэл дээр гэлтгүү. Гадаад хэл дээр байдаг сонь ховрын номнууд олдвол бас зарим номнууд монгол дээр орчуулагдаагүй ч байж болно. Тий. Тэгээ ном орчуулна гэдэг чинь өөрөө асар том ажил юм байна гэдэгт нуруугаах болсон хүмүүс хэлж илээ. Тэгээ тэр ялангуяа мэргэжлийн ном үг хэллэгээс эхлээд тэгээд бүр цаад тэр философийг ухаж ойлгоход тий монгол хүмүүст яаж тайлбарлавал яаж ойлгох юм гэдэг нөгөө нэг та гурийн Кевин Линчийн номыг тайлбарсан. Манайхаар одоо тэр юм уу та гэх. Одоо манайхаар юу гэж бодож байгаа нэг л асуултаас байгаа тийм. Алтамаар алхаж явж байгаа юм шиг мэт юм уу та. Харин тийм. Тэр шиг бараг гадаад номыг энэтэй харьцуулж болох юм шүү. Тийм. Ой таймд нь буутал орчуулна гэдэг чинь өөрөө аюу том ажил юм билээ. Тэгээд ном орчуулж байгаа хүмүүс бол үнэхээр ариун үйл хийж байгаа гэж би бодож байна. Тэгээ манай сонсогчдоос бас манай залуучууд энэ номыг аль үжээ аваад уншсан байгаа хэл гэж би бодож байна л доо. Найдаж байгаа шүү. Тэгээд дутуу орхисон зүйлүүд байвал бас бичиж үлдээгээрээ. Тэгээд миний зүгээс бас нэг санал болгох зүйл нь болохоор одоо бид нэр шинэ ийм ном үзэсгэлэн юу гэдгийг те одоо подкаст маань гэсэн ингээд байгаа. Тэгээд сонсож байгаа, хэрглэж байгаа хүмүүс маань маш сайн шүүмжлээд өгөх хэрэгтэй юм шиг надад санагдаад байгаа. Тэгээд шүүмж гэдэг нь бүдүүлгээр биш шүү дээ те одоо бид нар фэйсбүүк дээр комент өчтдөг шиг биш. Одоо өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө харсан өнцгөөс соёлтойгоор шүүмжиж сурах соёл манад жоохон тутмаг юм уу? Тэгээ би яг бас Катийн ном дээр ч гэсэн тийм оновчтой яг юм авууштай тийм шүүмж одоогоор бас хараагүй л байгаа. Тийм. Тэгэхээр өөрийгөө гололгүй шүүмж бичээд шүүмжлээд ингээд санал бодлоо бусдаа хуваалцаад
Одоо нөгөө хүмүүс киноны ревю баяг хийдэг шүү дээ. Хийдэг болцсон тий. Тэгсэн чинь хүмүүс илүү кино ингэ үздэг болцсон шүү дээ тий. Сая дээр жишээлбэл баагаалгсан гэд кинон дээр ингээд бүр яг зүгээр яг масын ингэж ярьдаг шиг шүүмж орж ирээл тэгэл яг үнэхээр зарим магтаж орж ирээл ч юм уу те ингээл тех тусам тэр кино алдаршаад байгаа байхгүй те магтуулсан ч муулсан ч алдаршаад тэгээ тэрийг илүү олон хүн хүрээд хүнд хүрж ийна л тийм одоо жишээлбэл фестивалийн тийм төрлийн кинонуудыг бол зөвхөн инвишн түрээсэлж үздэг аль ховор штэ. Тэгтэл сая яг баагаалгсан кинон дээр тийм баагаалгсан гэд кинон дээр хүмүүс аягүй сайн шүүмж бичсэн, сайн ч байсан, муу ч байсан шүүмж бичээдсэн учраас нэлээд хүмүүсийн үзэлт нэмэгдээл те. Тэгээд ийм энгийн байсан ч гэсэн постууд ингээл орж байгаа харагдал. Твитс дээр ч, Instagram дээр ч, Facebook дээр ч ингээ харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр бидний бас нэг нутагшуулах хэвээр соёл шүүмжилт сурах хэрэгтэй. Тэгээд тэрнийхээ хэрээр хүн өөрөө хөгжсөн байх хэрэгтэй юм байна л та. Жишээл одоо өнөөдөр хоёлын энэ номноос яг ингээл сул талыг нь олчих юм уу? Ингэх байжтэй гэхээр хоёлын арай хангалтгүй байгаа байхгүй. Тэгээд эндээс өнөхөр сул талыг нь олж харахгүй. За магадгүй 5 жилийн дараа өөрснөө хөгжүүлж байгаа ч юм уу. Дахиад энэ номыг барьж байгаа юм шиг бол жоохон энэ дээр алдсан байж тээ. Энийг жоохон ингэх байжтэй ч юм уу тиймэрхүү point олж харах байх гэж бодоод байхгүй. Шүүмж бол айгүй тийм том сэдв. Би бүр соёлтой шүүмж баахан зүрх зарцсан сууж байгаа. Соёлтой шүүмжлэх нь аягүй том соёл болчиход байгаа. Тэгээ нөгөө оюутнууд ч гэсэн шүүмж бичиж репорт хийдэг ч юм уу те. Багш нар ч гэсэн тэрийг ингээд дэмжих ч юм уу. Тиймэрхүү ажлууд хийж болох юм байна да гэд хараад байгаа. Тэгээд бичгийн соёл бас суралцах хэрэгтэй. Тэр хэрээрээ зүгээр л одоо нэрээ одоо манай мэрэгчлэн яг юу л тэр үед ингээд зураад гэхэд юу ч ярмаар нь тийм болохоор нэр бичгийн соёл. Нэг ингээд зураад байгаа юм а бичиг рүүгээ оруулах бас нэлээ том ажил юм байна. Харин би тэр ялгааг яг харсаахгүй ингээд японочууд жишээл амар их бичдэг. Бичээлээдэг тэгэл уншаал идэг заяа. Тэний жоохон зураг тэгсэн чинь манахаас очсон оюутнууд болохоор амар сүртэй ингээл рендер хийгээл амар эцсийн материал өгөөд өгдөг тий. Бүр ингээл ялгар юм ин л ингээл нүрийн бодаал мейкап хийгээд тахад япон оюутнууд бол ингээл бичээ суугаад байгаа. Утгын тайлбарлаад бичих. Би ингэж барилгаа ингээд эскизлээ ажлын зураг хүртлэх юм ингээд бичиж байгаа юм шиг. Бичин тийм тэгсэн чинь. Тэгээ айгуу сайн уншдаг. Хүлээж авч байгаа хүмүүс ч гэсэн унших соёлтой, бичих соёлтой. Тэр хэрээр хөгждөг юм шиг санагдаад байна. Трэц дээр нэг кино шүүмжилдэг залуу байна. Хин билээ. Тэр залууг би дагаад байгаа байхгүй. Тэр бас ингээд шүүмжлэх соёлыг ингээд сурчлаад байгаа. Тэр хэрээрээ бичгийн одоо үг үсгийн алдаа, өгүүлбэр зүйн найруулга гэл монгол хэл ингээд давхар хөгжих байхгүй. Тэгээ хоёлаа гэсэн яг ярьж байгаа ч гэсэн энийг бичгээр буулгах юм бол бүр ингэ зэгцрээ явж штэ тий. Тийм. Манай сонсогчд ч гэсэн хүн юу өөрийгөө голохгүй ингээд шүмжилж явах хэрэгтэй байна л да. Тэрэн дээр би сүүлийн үед бас их ухаар. Заавал ингээд олон нийтэд зарлаад байхгүй эхлээ сайхан бичиж тавьж агаад буцаж хараад. Тийм. Тухайн үеийн юм нэг үлдсэн юм байгаа штэ тий. Тэгвэл энийг сайжруулж ийл. Чи сайжрах юм байна. Одоо манайд архитектор мөртлөө уран зохиол тийм зүйл дуртай хүн байж болно шүү дээ тийм. Бас нөгөө нэг хүмүүс би ингээм үнэхээр бичих дуртай байхгүй юу. Тэгтээ юу ч бичвүү дээ гэл амар би өөрийгөө голоод өгдөг. Голгоо бэлцээ. Өөрөөлгө хийж байна. Тэгтээ Facebook дээр комент бичдэг шиг бол байж болохгүй. Тэр бас доромжлол болсон. Тийм. Тэгэд шүүнж биччихин гэдэг чинь бас өөрлөг өнгөж байгаа гэсэн үг тийм. Би энийг юу гэж боддсон бол яагаад надад таалагдахгүй байгаа юм бол энэ надад ерөөсөө яагаад надад зөрчилдөд байгаа юм бол гэдгийг ингээ бичиж тавина гэсэн үг шүү дээ. Тэгэхээс ингээ юм болгоныг болохгүй. Чи болоогүй. Энд болоогүй тэр ч болоогүй. Энэ болоогүй хүний юм дээр яаж очих вэ гэдгийнхэн бол нөгөө манай яг үндсэн би бинийгаа дэмжих гээд байгаа юм бүр дордно үстэй. Тэгэл одоо жишээ нь гадны кинонуудад IMDb гэж үнэлгээ, Rotten Tomatoes гэдэг юм те. Киног ингээд үнэлдэг шиг бас архитектурын бүтээлүүдийг нэрээ яагаад үнэлж болохгүй гэж юм те. Тэрийг дотоод бас системтэй байж болно шүү дээ. Тийм их ажил үзэн. Тэгээ манай нөгөө нэг яг Монголд байх манай салбараас юм бичгийн юм айгу жоохон дотор юмсан гэж юм. Бичгээр юм үлдээх одоо нөгөө нэг юм сонин сэтгүүл нийтлэл нийттэй факт хэлэх юм. Ингээд зураг зурдаг шүү дээ. Тэгээ зураг ингээд бүгэлдэн шүү дээ. Архитектурынхаа зургийг. Ажлын зураг би ингээд бүгэлдэн шүү дээ. Урдталт нэг тайлбар хийсэн шүү дээ. Тэр дандаа копид ш тавьдаг уу? Дандаа копид тайлбар хийсэх чинь найзуудаа.
Одоо чи яг амар тэрэн дээр туршлагачж байгаа юу? Гэхдээ би байсан. Би зүгээр ингээд лайнч зүгээр копидол тавьчтiin мэн адилхан юм гээд одоо явчихсан аахгүй. Тэгсэн чи зүгээр бидний зургийг нэг харахгүй за яг үнэндээ. Тайлбарын л унших. Тайлбарын л уншина. Тайлбар дээр бүх юмаа сайн бичих хэрэгтэй. Тайлбар бичих чинь амар чухал байсан юм байна. Танах одоо бол ингээд ISO-тэй гадны ингээд нөгөө нэг юу аудит хийлэгдэх учраас тэрийг игээсэн хэрэгжүүлээд байна шүү дээ. Дотоодын компаниуд дээр бол би нэлээд олон гүйцэтгэгчээс тийм комент сонсчихсан байхгүй. Яг адилхан давтагдсан тайлбарч. Тийм ерөнхийдөө улаан бетон янгуудаа гам бүтээсэн зураал явуулаад ингээд ажил болгодог. Тэгээд тайлбар бичих ингээд уншаад угаасаа ойлгодог шүү дээ гэдэг комент нэлээд олсон. Гэхдээ тайлбар хийж ойлгомжтой байж болох юм билээ. Баг уншаад ч өөрөө ихлэ ойлгох хэрэгтэй юм билээ. Ажлаа юу. Тийм тэр чинь ингээл ханаа югаар хийж байгаа, дээврээ яаж байгаа, яаж дулаалж байгаа гэсэн үндсэн ойлголтуудыг өгж байгаа шүү дээ. Хүн болгон тэр зургийг чинь ингээл уншаал за энэ чинь 5 мм яс ингэж уншиж чадахгүй шүү дээ. Тийм болохоор тайлбар бичгээ өөрөө ойлгоод барилгаа яг би тэндээс уншихад миний барилгыг харагч гэнэ үү гэдэг нь амар чухал байхгүй юу? Тэгвэл зурх хэрэгтэй юм уу? Зөв тайлбарлаач. Харин тэгээ чиний зургийг хүн ойлгохгүй ингээд буруу хийхээс чинь сэргийлж байгаа юм чинь тайлбар бичих чинь аахгүй юу? Хамгийн гол өгөгдлүүдийг ингээд бичсэн. Би тэрийг нэр аяг. Тэгэл бичгийн соёл байгаа зү тий. Тийм шүү дээ. Тэрэн дээр чи одоо ингээд зарим тайлбар бичгүүд унших юу яриад байгаа юм болоо гэж бодгоор ингээд тийх ёстой юм, тийх юм яг өөрөө ойлгосноо тий. Яг энэ барилгатай чи яг адилхан тайлбар бичүү гэмээр санагдсан бичгүүд өмнө ажилдаг байхад би бас л тайлбар бичгийн ямар чухлыг тийг ойлгохгүй явж ах үйтэй. Үнээр чухал шүү манайх. Өөрийнхөө бас засах хэсэгтэй засаад иж болох уу? Наа чи угаасаа л чиний л хэсэг шүү дээ. Копи гэдэг юм уу? Тайлбар бичиг чинь ингээд архитектор хүн ингээ өөрийнхөө барилга хамгаалж байгаа хгүй. Миний би ийм бодож хийсэн нөхдүүдээ. Юмний бодсон юмнуудыг мартаж үл болно. Good. Яа тэгвэл чинь нэг дулаалга хийхдээ ч нэг бүтээцийн өөрчлөгдөө ч нэг бодож байгаа шүү дээ. Манай подкастын тайлбар бичиж болох болно шүү дээ. Тийм тийм. Нэрээ тайлбар бичих бол манай ажлын зургийн удаа бичгийн хэлний юм да тий. Ажлын зурган дээр тайлбар бичгүүдээ маш сайн бичих хэрэгтэй шүү найзууд. Тийм мессежүүд байна да. Тэгээд ном ярина. Бид уншиж амжихгүй. Ойтон махтай. Ном юу нэрнэ тэгээд жоохон уншиж амжихгүй байгаад тий. Тоо нь олон цааш. Тий. Хүмүүс бас тэгдэг. Ном уншихгүй байгаа. Тий. За окей. Манай сонсогчдоос ном сайн уншаарай. Болтон сонсоорой. Номыг сайн уншдаг хүмүүс бас холбогддог. Тийм ярьж олон тий. Яг архитектур хот төлөвлөлттэй холбоотой тийм шинэ ном байвал санал болгох холбож өгөөрэй тийм. Тийш тэр нүртэй подкаст бүх зүйл нээлттэй байгаа шүү. Хамтран ажиллахад манай найруулагч намайг микрофоноос холдол гэдэг. Тэгээ та нар нэг шүүмжлээд өгөөч. Тийм дугааруудаа нэг сайхан комент бичээд тэгтээ та бүхэн шүүмжлээд 2 3 уншсныгаа дараа илгээгээрэй гэдэг. Энэ яг доромжлол биш шүү. Яг тавсан. Хамаагүй комент бич. Тэгээ яг ярьсан хүмүүс ямар гоё юм бэ? Ярих ямар гоё юм бэ? Эднэрт энэ орондоо ямар ч чухал юм бэ? Гитигаас ингээд нэгээрээ ингээд бодоо явж байгаа нь би нэг ах шиг. Наадам дээр сууж байгаа ах шиг суучиж. За тийм дугаар өндөрлөхөө. За тийм. Тий. Өртөө подкастын гоё дугаарууд үргэлжилсээр байгаа. Та бүхэн хамтаагаарай, subscribe хийгээрэй. Манай бусад платформуд дээр сонсоорой. Instagram дээр. Чи платформуд дээр оруулна. Энэ дугаар орох үед бүгд орсон байх болно. YouTube-ээс нөгөө хүмүүс чинь бас гадуур явж байхдаа сонсд юм шүү дээ, тий. Тэгээд бид нэрийг ингэж дэмжиж байгаа хүмүүстээ баярлалаа. Spotify дээр харин байхгүй. Spotify амар асуудал. Apple Podcast, Castbox зэрэгтэй байгаа. Google Podcast. Spotify янзлана. Энэ дугаарыг ороход янзлсан байх гэж байна. За тэгээд номтой холбоотой дугаар гэх юм бол одоо Арин жаргалан биш маань орчуулсан ном ярина. Тэр дугаарыг бас хүлээж аваад
Манай өртөө подкастимаас Лукаах Зэлэнгэ багш уянга 3 орсон Kevin Lynch-ийн Image of the City дугаарыг та бүхэн сонсоорой. Баяртай. Яасан юм чи.